Gişit yawa tsetek tanong gadarami Gerelt narami tselamaganeman tingerami Ek oram tutlagmamini olagi Hishna sadam tumni altın belegi Akşam bir airport diyor Cenab-ı Hak. Uçtular, görün dostlar, lenleri artık. Cahonlar, ada kürek. Hani nasıl yapacağım? Böyle nur tarafta, gerisi bu nur tarafı bunun kuşunun uzaksa tutamayacaklarına. Хаваад ирсэн, хаваа маавэ гэд юунд аргал дээр ирсэн байна. Өглөөний хаваа амар гоё байна хаваа. Үнэхээр гоё энэ хардаа. Хаваад ирсэн. Ийм гоё байна. Үнэхээр гоё байна. Өглөөний цайгаа уухгүй явж гин. Өнөөдөр бид хоёрын эхний хоёр дахь өдөр өчтөр ирээд тэгээд сайхан буудалтай амраад тий. Буудал гэхтэр юм кондо түрээссэн байгаа. Энэ ард харагдаж байна тий ийм кондо түрээссэн. Тэгээд айгүй гоё кондо түрээслээ. Тэндээ одоо өчтөр жоохон амраад кино үзээд гоё байсан. Тэгээд одоо яг гараад өглөөний цагаа уух гад явж байна. Амар гадаа амар гоё байна. Йоо ямар гоё юм бэ? Амьдралдаа тохиох хамгийн гоё мөчөө. Ингээд хуваалцж гин одоо хойны мөн гэдэг чинь манайхаар бал сар те бал сараа тэмдэглээд ингээд явж байгаадаа бүр амар баяртай байна. Одоо тэг өнөөдөр удахгүй тэгээд сайхан бич ороо далайн яриг ороо сайхан амрыг гэж бодож байна. Та нарын цэцэг мэцэг амар гоё энэ ард харж ямар ч гоё. Шууд огарч юм. Oh my god, two birds. Шууд огараад амар гоё байна. Тэгээд миний малгайг харж гин үү? Одоо энэ бичиг нь хараа. Just married гэж бичсэн. Бичгийн тийм баста. Тэгээд ийм бичгтээ малгай авсан. Тэгээ гоё байна. За тэгээд өргөжлөлөө миний блогийг үзээрэй. Тэгээд хэрвээ танд таалагдвал энэ доороо subscribe хийе дараарай. Тийм байна да. La 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 la. За яасан байхаа нөгөө алцгар жимсээ чинь нөгөө би чинь нөгөө хурмаа юуасан байхгүй найзаа. Өтөөсөө өдөр тэмдэглээ хурмаа хийгээд хурам ерөөхдөө 10 11 цаг дууссан. Тэгээ бүтэр чи өглөө 5 цагаас эсрэгтэй байгаад тэгээд сайн унтаж чадаагүй юмаа багл савлаад гэсэн чи микрофоноо мартчихжээ. Одоо жоохон ингэ чанга ярихгүй бол микрофонгүй учраас сайн яриа сонсогдохгүй гэж магадгүй. Би яг үгүй те ингээд өөрийнхөө бичлэгийг оруулчих. Ингээд бичээд оруулчих. Жохоо гэрэл нар мартай цохоод тэгтээ сусмаа л зураг гоё гарна тийм ээ манайхаа. Ямар ч будаг байхгүй. Сая тэгээд шууд нүрээ угаагаад нэг жоохон нарны тос түүхэл гараад ирлээ. Одоо будаач яад энэ гоё газар будаг шаваач яах юм бэ тийм үстэй. Одоо гоо сайхнараар өөрийнхөө одоо сайхан гоо сайхнараар гангархас за хүмүүс гайхаад шиг юм цаанд хүмүүс баахан хүмүүс харж чинь.
Энэ бас огч ганцаараа идэж байгаа байх шүү гэнэ. За бич дээр ирсэн. Одоо жоохон бич дээр жоохон усан доорч жоохон жаргая гэж бодсон. Амар ядарч байна. Маш олон цаг хэсэж дээрээс нь хурам өгөдөр шууд авчихсан болохоор амар ядарч байна. Ямар ч айсан амарсан юм байна. Бич дээр жоохон амлаа гэж байна. Гоё юм. Oh my god. Ямар амар хүчтэй юм бэ? Сайн хүчтэй юм. Ямар амар хүчтэй юм бэ? Ад явбайна. Сайн хүчтэй ус байна. Энэ намайг ав явна. It's so heavy for me. I can't do that. За усанд сэлигээд боцсон ч амар юу юм бэ? Хүчтэй давал гахраа. Би бол сэж чадахгүй. Орго өгөх юм байна. Өөрөө ч сэж чаддаг юм. Муу сэлдэг юм. Тэгээ энд ороод ийм хүчтэй давалган зүгээр авах. Айгаа болчихлоо. Тэгээд хараа сууж энэ да. Амар юм байна ёо. Энэ уснаас. Oh my god. Бүрээд ирчихсэн. Яг энэ бүрээд ирчихсэн гот чинь давалгаасаар байгаа. Оо, гутлын мана юу яах вэ? Алт болчихсон. Гутлын мана авчихгүй. Ер нь амар хүчтэй бич байна. Амар хүчтэй усан орж байна. Би бол өгөх юм бэ. Юу гоё сэлэн нэлэн ингэж бодсон. Нэг орой жоохон намайхан болчихно. Орой гарч үзье гэж бодож байна. Гоё яваа. Өглөөний цайгаа талхаж байна. Өглөөний цайгаа уух гэж явж байна. Яа амар гоё байна гатаа бүр. Тасархаа. Ийм гоё. Яг тэ дандаа камер мамиртай явал манай нөхөр жоохтой гайхаад идэг гэсэн. Одоо бол тэгээд ойлгох шүү дээ, тийм. Одоо за.
ойлгодог. Гоё байна. За ингээд өглөө ямар цай авах уу? Ямар мэдэх үү? Гоё. Сайхан кафе гоё мэднэ тий. Мави бич. Хаваа явж байгаа бол Мави заавал ирээрээ ийм гоё. Take my hand. Take my whole life too. If I can't help falling in love with you. Ингэсэн штэ би нэрээ сони юм яах вэ? Ингээд нөгөө анх нэг хүртэ зориулж дуудуулна гэсэн аахгүй юу? Тэгсэн чинь нэг дууга мэдээж ингээд тавтсан штэ ингээд одоо ингээд хажууд нь дуулаад ингээд штэ тэгсэн чинь манай нөхөр намайг үгүй жимсэ чи ерөөсө дуулж чадахгүй нэгсэн. Яасан гэсэн чинь өөс дууч ерөөсө гой сонсохдохгүй чи дуулж чаддгүй юм байна гэж доромжилсан. Тэгээ дуулж чадахгүй байна өө дуулаа хэрэггүй гэсэн. Тэгэхээр би яд зүрх зам хөдлөө дуулна гэсээр байгаа дуулцсан. Гой дуулаагүй л дээ. Гэтэ яд гинт чинь нөгөө тэр гой хурам дээр момент дээр дуулвал гоё штэ. Тэгээ би тэгээ дуулцсан. Муухай сайхан хамаагүй штэ. Заавал мэрэгжлийн дуучин байх албагүй штэ тий. Тэгээ дуулцсан. За олон юм яриад тахой цай ундаа бая. Халуун байна. Далаа ирэлгүй явж байна. Нар их аюу шар. Гурцуд юм байна энэ. Далаа ирэл очиж байгаа хэвтээ. Тэгсэн чи юуг мартчихжээ нөгөө. Камерын гарыг мартчихжээ. Тэгээд гараасаа ингээд өөрөө гар болоод аюу ойрхоноос өчөдөж магадгүй. Яарчсан. Би ч рүү явъя та. Халуун миний нэг хатаа хөрхөн баваад. Тэгээс малган дээр бас нөгөө юуг тавьчихсан юм цэцгээ. Ард машин явах гээд. Ард машин. Явах гээд. Далаа. За би ч тэр уулзсан. амар гоё. Бас айгүй гоё. Сайхан амар амархан нэг үгүй. Гоё өнгөрөөж байна. Хойны мөн гэдэг ба үнийг яадаг хэрэгтэй тийм. Тэгэхээр сайхан амарч чадчих. 3 сарын дараа ингээд
амарч юм. Дуран ингээд маш их ятгсан. Би бүр унтахтаа бүр ингээд хөлрөөд юм идэхгүй стресстэй тэгээд байсан. Тэгээд энэ гэрээ тэгээд 4 хоногтоо үнэхээр амарч чадчихна. Үнэхээр сайхан амарлаа. Гоё юм. Өнөр мөнөр наа. Миний мата хаттай гоё гоё. За өдрийн хоолой идэхэд энэ гоё ресторанд ирсэн байна. Гадна тал нь амар гоё нь удахгүй би гадна тал нь явж харуулнаа. Хэвээ амар үсэж байна. Тэгээд удахгүй ингэчгүй. Нөгөө юм байна тийм. Pokeball гэдэг захиасан. Тэгээд энэ дот ийм халуун газар хүнд хоол идэж чадахгүй мах зах идэж чадахгүй учраас Pokeball захиаллаа. Ингээ гадаа их гоё юм аа. Цонхоор харсан ч айгүй гоё харагдаж байна. Хар намарч байна. Олигтой бас видео хийж чадахгүй байна. Амарх гад ирсэн учраас баян камераараа ингэж тавих хэцүү байгаа учраас тэрийг бас ойлгороо. Гэтэ чадхаараа бас энэ Мау бич гэж яг ямар чадхаар одоо Мау бичийн талаар видео оруулна. Тэгээд нэг сони юм уу юу яасан. Сонирч яхад нэг юм амар гоё ингээд ус мусанд орж сноркл хийгээд амар сэлж мэдэл гэгж бодсон чинь уучлаарай миний сарын тэмдэг ирсэн байдаг. Сарын тэмдэг ирсэн ч үгүй. Усанд орох тэгээ уул ингээд амар гоё усанд орж ирсэн. Тэгээд одоо ингээд яах вэ нөгөө харахын заяа хацхан заяа усанд орохгүй тэгээд ус хараа хүмүүс усанд орж байгаа хүмүүс хараа ангаагаад бэжлэн тэгээд сарын тэмдэг юм байна. Үнэхээр миний хойны мөний бас ингээд баллаж чадлаа миний сарын тэмдэг. За тэгээд хоолой миний бүхмээс ани $4 авсан шүү нэрээ. $4 авсан. Энэ үсний энэ боолтыг болохоор хүзөөний зүйлтэй байгаа нэгэд $9 авсан. За тэгээд хоолой 되게 그렇게 알겠어. 아니 문제 맞다. амар гоё хараа. Нөгөө гадаа нөгөө хоол цай дотор хоол идсэн шүү дээ. Яг тэрний гадал нь юм гоё ахгүй юу? Одоо хараа. Тэгээд одоо ийшээ гой загсны понтон байна. Тийш очиж үзье. Ай хөөрхөн загсаад байна. Аюу хөөрхөн. I want to get a fishing pole. За өглөөний минь энд өглөө болж байна. Би Хавай Мауи бич дээр байна. Амар гоё байна.
Одоо яг 7 цаг болж байна. Бүр дахиад уграад, шууд уграа амар гоё. Тийм нам тайван гоё мэдрэмжтэй байна. Сонсч нэг юм. Дахиад угарч байгаа хэвээр тийм дахиад уграад. Ингээд байж байна. За нэг сайн одоо бас аялж мэлж чадсангүй маш их ядарсан хөрмийн дараа ингээд ирдшээ үнэхээр амар ядарсан. Сүүлийн 3 сар бол би бол маш завгүй байсан. Тэгээд яг ингээд одоо энүүр аялал ингээд яваал би блог хийгээ бодсон чи бас яг чадахгүй маа үнэхээр ядарч байна. Нэг өдөр бол бүтэн унтлаа. Бас цагийн зөрүүтэй байсан учраас бас сайн амарч юу сайн одоо юмд явж чадсангүй ирдшээ явж шимжлэг хийж чадсангүй. Яг хөө тэгээд ерөнхийдөө бол маав бол сайхан газар юм. Заавал би одоо олон удаа 3 удаа хонолуулаа явж исэн. Маавыг яв гэж хэлэх юм байна. Хүмүүст бол хэрвээ та хаваа ялгачвал Мави гэдэг энэ биш дээр ирээрээ ямар гоё юм бэ үзэсгэлэнтэй. Тэг айгу гоё юм байна. Ингээ амар хамгаалan яг зөв сонголт хийж ирсэн байна. Би бол тэгэл тэндээ амар баяртай байна. Хэрвээ та нар яг энэ мэдрэмжийг авал амар гоё ингээд бүр ингээд дахиад уграад тэгээд шууж иргээд oh my god энэ тэнгэр мэнгэр тэ энэ мод зод үнэхээр бүр ингээд амар гоё бүр амар амгалан бүр мэдэрч байна. За тэгээд блогтой минь хамт байгаарай. Тэгээд хэрвээ тань таалагдчихвэл та комент хийсэд бас комент бичиж үлдээгээрэй. Би бол сошиал медиад идэвхтэй байдаг. Тэгэхээр та бас комент бичээд надтай холбогдох бол комент бичиж холбогдож байгаарай. Холбогдоод энэ хариг хөөрхөн байна арай. Энэ гарааныхын зүйлттэй тэгээд энэ толгооны гоёл авсан өчтөр энэ хясаагаар хийсэн гэдгсэн яг ориг юм хөөрхөн байгаа. Энэ dress авсан юуг нь харуулах уу? Хэр ямар гоё харагдаж байна уу? Гоё dress аа. Нэрээ нөгөө нэг хурим болох гээд нөгөө хурим болно гэж нөгөө сонсон өдрөөс ахуулаад ер нь маш их турсан би. Яасан гэхэлэр нөгөө хурим болохоос өмнө турах хэрэгтэй гэдэг нөгөө толгоондоо ингээд нөгөө ботцсон байхгүй. За хурим болохоос турна гэсэн чинь сүүлийн яг хурим болохын 10 хоногийн өмнө би огцсон ингээд тураад би 3 хөл турж байгаа байхгүй. Яасан гэхэлэр нөгөө толгоондоо кодлогдсон турах хэрэгтэй, палажинда багтах хэрэгтэй гэж ботцсон чинь хоол ордохгүй нөгөө яг сэтгэл маань дотор ингээд хүн маань хоол идмээр байдаг. Ингээ хоол идэхэд байгаа амар их хоол. Тэгсэн чинь яг ингээл тэр сайхан гал айгүй амттай хоол ресторанд орлоо хоол идэхэр миний амлаа орчихгүй. Яг тэгтийн билээ. Бас хитрхи бас ингээд кодлогдож болохгүй юм билээ. Турна гэд тэгтийн билээ. Яа бүр тэр аимшигтэйсэн. Би тэгээс сүүл рүүгээ бүр ингээд бясалгал хийгээд өөртөө ингээд бүр бясалгал хийгээд тэгж хоол иддэг болсон шүү дээ. Тэгвэл бүр ингээд амар тураад ингээд арс марс унжаад бас тэгчдээм бил хитрхи бас тэгж өөртөө бас тийм стресс юу нэмж болохгүй юм байлээ. Би тэрийг айгүй ойлгосон. Одоо болоо хангалттай болцсон. Би чинь 152 см тэгээд 52-оос 50 болцсон. Хангалттай энэс илүү турвал одоо бүр болохгүй. Одоо жоохон чангалах, тасгал масгал хийгээл тэгэхгүй л бол хитрхи бас тэгж амж стрессж болохгүй юм байл шүү манайхаа. Хурим дээр бол өөрөө л амар гоё баг энжой байхгүй бол болохгүй юм билий. Миний хамгийн их одоо депрессдсэн юм бол тэр турах байла. Хитрхи амар ингэж хоол идэхгүй байгаад тэгсэн. Тэгээд хурмаараа бол юу юм бэлээ? Хурмыг бол ерөөсө 3 сар төлөвлөж хийдгүй юм байлээ гэдэг яс махандаа хортол ойлгосон. Би бол 3 сар л хурмыг ингэж бэлдэж хийж байгаа байхгүй юу? Бүр жил юм байл. Бараг 6 сар бүр хамгийн багта 6 сарын өмнө бэлдэхгүй бол ингээд 3 сар над чи хурим ингээд төлөвлөд хийждэг юм байдгүй юм билээ. Яг хөө тэгтээ амжсан. Одоо миний хурмын зохион байгуулагчид нэг ихч байгаа, Оюуна гэдэг ихч байгаа. Тэр ихч маань бол мундаг зохион байгуулсан. Би ерөөхдөө санаагаа хэлж байгаа. Би ийм санаатай гэдэг. Тэгтээ тэр хүн чинь мэдээж миний тусламж хэрэгтэй. Одоо миний санаагаас надаас зөвшөөрөл янз янз юм асууж хоёулаа ярилцаж хийсэн. Дан газ би бол хийгээгүй тэр хүн бол үнэхээр мундаг хүн байсан. Алтка гэдээ бас манай тэр одоо их чимээ найз нь бас аюул мундаг тусалсан.
Тэгээд оюуны гişтэй бол тусгаалan бүр баярлалаа. Тэ мундаг хурмын одоо зохион байгуулагч байж чадсан. Тэ мундаг байсан. Одоо миний санаа дээр ихэд Монгол яг хурмаараа гэрлийн Монгол хуцаа хүмүүсийн ингийн тэг миний ерөнхийдөө санаанууд бүгд байсан. Оюуны гişтрийг айгуу сайн гүйцэтгэж чадсан. Мундаг байсан. Ирсэн хүм болгон аз жаргалтай байсан тэр өдөр. Үнэхээр аз жаргалтай бүр ийм хурм байдгийм үү гэд ингэсэн. Тэгээ бас айгуу сони юм болсон. Яг нөгөө хурмын хамгийн сүүлийн мөчүүдэд бол би айгуу их стрессж, депрессж одоо бүр сэтгэлээр унсан. Яасан гэхээр намайг миний ээж 2 удаа Америкийн визэнд ороод гараагүй. Миний төрсөн дүү ороод гараагүй, бэр дүү ороод гараагүй. Миний хамаатан цадас хинч байгаагүй. Яг миний цусан одоо төрлийн тэр байгаагүй. Тэгээд би өөрийгөө хүндэтгдэг нэг ах ихч хоёроо таяр намайг ингээд хамт надад алхаад өгөөч гэж гуйсан. Тэгээ нөгөө хоёр маань заа гэж хэлжсэн. Яг сүүлийн мөчөд яг 1 хоногийн над руу залгаад бид нар очиж чадахгүй. Ажилтаа болчлоо гэж хэлсэн. Тэр бол би тэн дээр бол амар их сэтгэлээр унаж уйлсан. Би өөрийнхөө бүр тийм одоо өөрийнхөө хамгийн дотн хайртай хүн одоо хүнийгаа ингэ сонгож ингэж алхах юм байна л да. Эдний Америкийн яс одоо хөрмийн яс чинстар бол тэгсэн чинь би тэр хүнийг тэгэж бодсон чинь яг сүүлийн минутанд бол тэрийг сонсоод за ойлгомжтой юм байна. Би бол тэрийг бол би ах ихч гэж ойлгоод ингээд хүндэтгээл ингээд яриад ингээд өөрийнхөө ясан чинь яг миний хөрмөн дээр тэгэхэд бол надад амар хэцүү байсан. Уйлж тэгээд би бас Монгол бүжигчин охин мөнгө гоё уран гар хийдэг бүжигчин охинтой ярьсан гэсэн чинь лаас яг тэр хуран болдог өдөр ирэх үнтэй. Уучлаарай би ковид туссан гэсэн. Мөн бас уран ургадаг охин маань надтай ярилцаад би 3 сарын өмнө ярилцаа тохирсон байсан чинь миний мөр өвдсөн гэж нэг 3 хоногийн өмнө надад хэлсэн. Гэх мэтлэн энэ хурам гэдэг бол нэрээ маш их стресс өгдөг юм билээ. За өглөөний минь онгоцны буудлын руугаа явж гин. Онгоц маань 9 цагт хөөрнө. Тэгээд нөгөө цагийн зөрүүтэй болохоор аюу эрт сэрчих юм аа. Эндхийн цагаар 4 цаг сэрэх юм. Одоо манай Калифорни бол 7 цаг болдог. 4 цаг сэрж байгаа. Тэгээ нөгөө өглөө болгон бүтээр чинь нөгөө 6 цаг, 5 цаг, 7 цаг сэрдэг хүн ерөөхдөө тэгж аюу эрт сэрдэг хүмүүс аахгүй бид чинь 6 цагаар сэрчдэг. Тэгсэн чинь энд чинь яг нөгөө нэг яг л тэр цагтаа сэрээд аюу эрт баг 3 цагт сэрээд байгаа маш эдний цагаар 3-4 цаг сэрээд. Тэгэхээр чинь хамаг юм харанхуу. Тэгээ аргаа ураа хоёул за одоо хоёул ерөөсөө юу яа. Харанхуулаад унлаа. Модон доор модны хажуугаар явж байгаа болохоор харанхуулаад унлаа. Айгу гоё мод ах шиг байна. Тийм хажуу талаар харагдаж байна. Ийм гоё модоор бүрхсэн замаар явж байна. За нөгөө мод чинь дуусчлаа. Тэгээс хэрэг одоо онгоцны бодлоо руу явж байна. Тэгээ өглөө нөгөө кофе аваад Макдоналдсын кофе аваад тэгээ куки аваад тэгээд миний хартлыг харж гин үү энэ хараа ийм гоё хавааны өглөө болж байна. Амар гоё байна. За би харуулах уу цаа. Яг одоо хаваа мави ард дээр өглөөний нар гарч ийн, нар мандах чинь тэнд ард харагдаж байна. За миний ард Pacific Ocean байна, далай байна. Айгу гоё цараа. За тэгээд өнөөдрийн миний энэ удаагийн миний бас сарын аялал маань ингээд дуусч байна. Хаваа мави ард дээр миний 4 хоногийн бас сарын аялал маань өндөрлөлөө. Тэгээд ядаа өглөө болж гин. Онгоцны буулга руугаа явж гин. Ямар гоё гадаа би ирсэн байна. Ийм гоё газар ирсэн байна. Үнэхээр аз жаргалтай байна. Хайртай нөхөртэй баярлалаа. Намайг ийм газар авчирч ард явж шүү. Манай нөхөр ард явж. Амар ичимхий манай нөхөр. Начиг ийм нөгөө нэг камер маймны юунд гарч марч юу яахгүй мэдхгүй тийм хүн байхгүй юу. Тэгээд чи өөрөөрөө хийх мөрөөрөө наад бичлэгээ хий. Намайг бити оруул гэж хэлдэг хүн байхгүй юу. Тэгээд
нөхөртөө маш их баярлалаа. Гой хурим хийж надад өгөж намайг ингэж өөрийн ихнэрээ ингэ сайхан нэр хүндтэйгээр намайг ихнэрээ болгосонд баярлалаа гэж хэлье. Гэт өглөөний хавай баяртай. Миний дараагийн блог хүртэл түр баяртай. Тэгвэл би дараагийн блогоор өөрийнхөө нөгөө би дэлгүүр орж нөгөө ерөнхийдөө used хувцсны second hand хувцсны блог хийдэж штэ. Тэрүүгээрээ би ер нь тэрийгээр хийж эхэлнэ. Айгүй одоо хүн чи юу хийгээд байгаа юм бэ? Нөгөө блогоо хийхгүй мүү гэж асуугаад байгаа. Тэгэхээр би тэр блогоо удахгүй хийнэ. Ямар ч сан би 3 сар бэлдсэн хурмаа хийж дуусгасан байгаа. Тэгээд удахгүй өөрийнхөө хувцсны блогоороо уулзнаа. За тэгээд комент үлдээгээрэй. Удахгүй өөрийнхөө хувцсны блогоороо уулзцгаая.